Энэхүү видео хичээлээр би Чилийн түүхийн нэгэн хар үеийн талаар ярих юм. Одоо магадгүй чиний үзэл бодлоос шалтгаалаад энэ Америкийн түүхийн ч хар үе гэж тооцогдож болно л да. Үүнээс гадна одоо миний түүхийн хичээлээр хийж байгаа бүх видео хичээл дээр хэлж байгаачлан альва асуудалд эргэлзэж одоо сурах хэрэгтэй гэсэн санааг үнэхээр батлан харуулсан хичээл болох юм. За би аль болох үйл явдлыг дараалалаар нь тодорхой ярьж хэрвээ ямар нэгэн холбоо хамаарал байгаа бол түүнийг нь ил харуулж харин холбоо хамаарал байж магадгүй ч хүмүүс эргэлзээд байдаг асуудлыг одоо тодорхой болгож ярих хичээх болно. За үүнийг сануулсныхаа дараа цөмөр одоо 1970 он руу очицгоё. Одоо Чили улс энэ үед ерөнхийлөгчийн сонгуул явуулж байсан. Сонгуул нь ер нь бол чөлөөтэй шудраг сонгуул болж байсан. Тэгэхээр нэр дэвшигчтэй нэгийг буюу энэ зураг дээр байгаа хүнийг Салвадор Аленде гэдэг байсан ба одоо марксист үзэлтэй хүн байсан. Коммунист үзэл бодолтой тэрээр Кубад болсон одоо үйл явдлыг дэмждэг. Зөвлөлт холбоот улсыг талархан үздэг нэг юм байсан. Тэгэхээр Америк юунд нь санаа зовоод байсныг та бүхэн одоо тааварлаж байгаах те. Эд яг нөгөө хүтэн дан эд явагдаж байсан. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нь тухайн үед Ричард Никсон байсан. Төрийн нарийн бичгийн дарга нь Генри Киссинжер байлаа. Тэгэхээр одоо тэд энэхүү сонгуулийг идэвхтэй ажиглаж байсан. За мэдээж тэд Салвадор Аленде ерөнхийлөгч болохыг хүсэхгүй байсан. Гэнэт Латин Америкийн хамгийн том орнуудын нэгийг одоо марксист үзэлтэй хүн удирдах гэж бодсон л доо. Одоо гэвч тэдний аз дутахад Салвадор Аленде сонгуульд бүх өрсөлдөгчөөсөө илүү их санал авсан байна. Тэрээр нийт сонгогчдынхаа 36% санал авсан нь хамгийн олон санал байсан. За хамгийн олон санал гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр дийлэнх хоолойхын саналыг аваагүй ч санал өгсөн хүмүүсээс хамгийн олон саналыг авсан гэсэн үг байна. Хэрвээ тэр сонгогчдынхаа 51% саналыг авсан бол дийлэнх хоолойхын санал авсан болох байсан. Хэн нэгэн дийлэнх хоолойхын санал авч чадаагүй тохиолдолд Чилд бол хуулиараа Конгресст асуудлаа шилжүүлдэг бөгөөд Конгресс нь хэн нь ерөнхийлөгч болохыг шийддэг байсан. Ингэхдээ мэдээж хамгийн олон санал авсан хүнийг нь сонгодог байсан байгаа. Тэгэхээр та бүхэн Никсон Киссинжер хоёр асуудалд жаахан санаа зовж за энэ Чилд байгаа асуудал жаахан оролцоодох гэсэн байр сууриас хансан гэж үзэж болно. Мэдээж ингэж оролцдог арга нь ч тодорхой одоо төлөвлөгөөн ч гэсэн сайтар тогтсон зүйл байдаг тийм. Тэдний нэрлсэн нэгдүгээр аргаар бол Чилийн конгрессыг асуудлыг урдын адил хамгийн олон одоо санал авсан хүнийг сонгох байдалд хөргүүлэхгүй байх байсан тийм. Мөн одоо тагнуулын төв газраар дамжуулан хийж байгаа үйлдэлийг ядаж одоо нуун даллах гэж өөртөө оролцсон. Учир нь тэд цэргийнхэнтэй ярилцаж төрийн эргэлт хийх сонирхолтой байгаа эсхийг нь тандаж одоо байсан ч гэсэн хэр олон хүн энэ санааг нэмжиж байгаа гэсэн өөртөө мэдэхгүй байсан. Мөн хэрвээ Аленде ерөнхийлөгч болчих юм бол хүмүүс түүнийг түлхэн унгах болов уу? Тэд бол ер нь энэ нэрд гарсан марксистыг ерөнхийлөгчийг болоход нь саад болох хүн хэн байх вэ гэж одоо ер нь бол хайж байсан. Ингээд хамгийн ихний хүндрэлтэй асуудал нь энэ зурган дээр байгаа нөхөр тийм. Би ер нь өөрчлөлт хэлчих юм бол одоо энэ видео хичээл дээр гарах хүмүүс дотроос эргэлзээгүй хамгийн одоо ганц сайн хүн байсан энэ Рене Шнайдер. Тэрээр Чилийн армийн командлагч байсан бөгөөд одоо тэрээр бидэнд хэн ерөнхийлөгч болох нь хамаагүй. Би түүнтэй яаж санал зөрөлдөх нь ч хамаагүй. Америкчууд намайг хэрэг дарамтлах нь ч хамаагүй. Мөн бусад цэргийнхэн маань ч гэсэн надад хэр шахалт үзүүлэх нь хамаагүй. Чилийн армийн одоо гол үүрэг бол улс төрөөр оролдохгүй байх явдал гэж хэлсэн байгаа. Тэд түүнийг үндсэн хуулийн талих гэж нэрлэж байгаа юм тийм. Учир нь Чилийн армийн үүрэг бол тэдэнд таалагдаагүй хүмүүсийн эрх мэдлийг нь булаах биш. Чилийн армийн гол үүрэг бол Чили улсаа хамгаалах. Одоо миний бодлоор цэрэг армийнхны хийх ёстой гол зүйл нь үндсэн хууль нь армаа юу хийх ёстой гэж заасан байна, түүнийг л хийх ёстой. За ингээд байдал ямар байваа гэхээр Аленде төрийн эрхэнд гарч болцсохгүй байдаг. Нэг хэсэг хүмүүс түүнийг гөлөлгөж унаах сонирхолтой байдаг. Одоо учир нь тэдний адил биш учраас. Тэр ч байтугай цэргийнхэн дотор үүнийг хийх хүсэлтэй хүмүүс гарч ирсэн тий. За энэ зурган дээр байгаа хүн бол Чилийн армийн бэлтгэл генерал бөгөөд Алендегийн эсрэг бас одоо Шнайдерийн эсрэг үзэл бодолтой нэгэн байсан тий. Роберто одоо Виао. Миний бодлоор тэр армийнхан даргуулагчдыг одоо төрөөс түлхэн зайлуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой гэж үздэг үзэл бодолтой хүн байсан байгаа. За мөн тэр тагнуулын төв газартай ч гэсэн холбоотой байсан. Хиндэ одоо тагнуулын төв газар түүнд зарим дэмжлэг үзүүлдэг байгаа сүүлдээ тэрнээс цэрвэж эхэлсэн. Ямар ч байсан Генри Киссинжер одоо энэ этгээдийг одоо нэлээд хэд даварсан үзэлтэй болохыг мэдээд зайгаа барихыг оролдсон.
Гэхдээ энэ үед алианда 36% санал авч явсан Конгресс ямар шийдэл гаргахаа тунгааж байсан үе. Энэ үед зарим хүмүүс энэ Рене Шнайдер гэж нөхөр бидний бодлоор зөв алхам буюу алиандыг авч хаях ордлогыг хийхгүй юм байна. Тэгэхээр бид Рене Шнайдерыг өөрийг нь зайлуулах хэрэгтэй гэж үзэх болсон. Ингээд Роберто Виагор толгойлуулсан хэсэг этгээдүүд Рене Шнайдерыг хулгайлан авч барьцаалан оронд нь алиандыг тултган унгаж төрийн эргэлт хийх зүрх зоригтой нэгнийг тавиулъя гэж тохирсон байна. Гэвч Аз дотгод мэдээж Шнайдер буутай байсан. Түүнийг хулгайлахаар ирсэн хүмүүсийн өдөөс тэр бууга гаргасан, буу харсан хүмүүс түүнийг өдөөс нь хид буудан хөнөөсөн байгаа. Ингээд хулгайлах гэсэн биш Рене Шнайдерийн ань насанд халдсан болж орхисон. Гэхдээ ер нь ямар ч тохиолдолд тэрнийг хөнөөхийг хүсч байсан л байгаа л да. Мэдээж зүгээр л ажлаа яс журмаар нь хийх гэсэн түүнийг албан үргээс нь зайлуулахын тулд тийм хэрэг хийсэн байгаа. Тэгээд би өнөөдрийн хичээлээр ярих хүмүүс дотроос эргэлзээгүй хамгийн сайн зөв хүн байсан нь энэ хүн гэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр Шнайдерыг хулгайлах болон ань насыг нэгүтгэхэд Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газрын оролцоо хэрэг байсан нь тодорхой бус. Тэгвэл тэд энэ талаар мэдээж байсан байгаа бололтой байгаа юм тий. Энд Киссинжерийн хэлсэн үгийг хэрвэл харах юм бол нэлийн сайн бодлоготой хэлсэн харуулт харагдаад байгаа. Шнайдерыг алагдсанаас хойш хэдэн өдрийн дараа Никсон түүнээс ингэж хэлд юу болоод байна? Бид ерөн цэргийнхнийг нь ашиглаад магадгүй тэр Шнайдерийн тухай ямар нэг юм хийх гэж байна уу гэж асуусан байгаа юм л да. За би бол сайн мэдэхгүй юм байна те. Нөхцөл байдлын талаар нэгсэн хэрэг мэдээлэлтэй байсан тухай сайн мэдэхгүй. За та бүхэн өөрсдөө судлаад үзээрэй. Түүнд болохоор Киссинжер за бараг найдваргүй юм шиг байна. Би зогсоосон. Сөрөг цэргийн эргэлтээс өөр муу юм гэж юу аах вэ? Гэж хариулсан байгаа. Энэ ишлэл их сонирхолтой байгаа. Учир нь тэд энэ талаар нэг бодолтой байсныг харуулад байгаа юм л да. Минийхээр бол би зогсоосон гэж хариулна гэдэг чинь хизээ нэгэн цагт ямар нэг юм эхлүүлсэн байсан гэсэн. Тэгэхээр магадгүй тэд Роберто Виаотой нийлж ажиллана, магадгүй Шнайдерыг хулгайлна, тэгээд алиандгийн эсрэг төрийн эргэлтийн эргэлтийг удирдан гардуулна гэж төлөвлөж байгаад болсон байж магадгүй тий. Тэд мөн үнэхээр л дээрх шиг зүйл хийе гэж бодоогүй байж болох ч тэдний ботсон шиг чадвартай хүн биш юм байна гэд шууд ажиллагаагаа зогсоосон ч байж болох талтай байгаа. Учир нь Шнайдерыг алагдмагцал хүн бүр бурхан минь энэ олон сэжигтэй хүмүүс ардчлалыг түлхэн унах гэж байна гэдэл шууглаж эхэлсэн те. Тэгээд цааш нь алиандыг ерөнхийлөгчөөр батлуулахаар Конгресст улам шахалт үзүүлж гарсан байгаа. Ингээд 11 сард алиандаа ерөнхийлөгч болж тангаргийн ёслоо хийсэн те. Ингээд за 11 сард алианд ерөнхийлөгч болсон. За энд ингээд бичээ. За мэдээж энэ бүх асуудал тагнуулын төв газар ямар оролцоотой байсан талаар янз бүрийн яриа гарсан. Бүр нэг сонин сөрөг баталгаан тагнуулын төв газар Шнайдерыг алга хэрэгт оролцсон. Алианда улам бүр нэр хүндтэй болох зорилготой байсан ч гэх шиг те. Шнайдерыг зайлуулдаг нь дараа нь түүний оронд алиандгийн эсрэг төрийн эргэлт гаргах хүнийг тавих зорилготой байсан ч гэх шиг. Хэн мэдгүй те. Хэрвээ та Киссинжерийн үгэнд итгэж байгаа бол эхлээд Виауд жаахан тусалж байгаад дараа нь түүнээс жаахан ухарсан ч юм шиг харагдаж байж магадгүй тий. За химэтгэв яг үнэндээ бол. Гэхдээ юу ч болсон 1970 оны 11 салиудаар Алианд Чилийн ерөнхийлөгч болсон байгаа. Ингээд өөрийн марксист үзэл баримтлалаа нэвтрүүлж ирсэн тийм ч амжилтанд хүрээгүй. Чилийн эдийн засаг ялангуяа цаашдаа 1972-73 оны үед нэг их сайн байгаагүй. Тэрээр үн тогтоох бодлого явуулж байсан. Ерөнхийдөө юмны үнийг нэмэхгүй барьж харин салинг нэмэх гэсэн гинэн бодлого явуулсан нь мэдээж бараа таварын хомсдолд хүргэсэн байна. Ингээд тэрээр нэг ихч нэр хүнтэй ерөнхийлөгч болж чадаагүй түүний явуулсан бодлогууд ялангуяа эдийн засгийн бодлогууд нь тийм ч амжилттай хэрэгжихгүй байсан тий. Алиандыг дэмждэг хүмүүс бол Америк нэгдсэн улс Куб авсан арга хэмжээгээ Чилид бас авсан болохоор ингэсэн байх л да тий. Магадгүй мэдээж Америк нэгдсэн улс хин нэг нь өөрсдөд таалагдаагүй марксист этгээд өдрийн эрхэнд гармаг зөөрийн улсын эдийн засгийн агуу хүчийг Чилийн эдийн засгийг унгахад чиглүүлсэн. Ингэснээр түүнийг төрийн эрхнээс зайлуулж чадна гэж тооцоолсон байгаа юм тий. Алиандгийн хувьд асуудал их хүнд байсан. За ингээд ажил хаялтууд их болж байсан. Дээрээс нь тэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баг зэрэг хязгаарлах болсон тий. За тэгээд хүмүүс өөмэн гаргаж түүнийг ерөнхийлөгч байлгахыг хүсэхгүй байсан. Хүмүүс мэдээж Америк нэгдсэн улс үүнийг хийсэн гэж бодохгүй байгаа. Гэтэл энэ хүн хэвлэл мэдээлэлээ боогод эхэлсэн. Би та бүхнийг дахин өөр сонгуул явуулаасаа хүсч байхад энэ нөхөр бас нэг Фидель Кастро болоод хувирлаа. Чили улсыг дарангуулын коммунист дэглэмтэй улс болох гээд байна гэж Америкийн нэгдсэн улс зарлаж хэлэх гэж оролцсон байгаа юм тий. Аль ч талын баримталдаг байсан бай ялгаагүй 73 оны 9 дугаар сарын 11-ний өдөр Алианд албан тушаалаас чөлөөлөгдсөн.
За цэргийнхэн түүнийг ерөнхийлөгчийн ордон дотор нь бүслэн авсан бөгөөд түүнийг амиа хорлсон гэж мэдэгдсэн. За амиа хорлсон гэдгийг энэ агшилтан дотор одоо биччихээ те. Яг үнэндээ бол одоо зарим хүмүүс нэрээ одоо түүнийг амиа хорлсон гэж итгэдэг. Зарим хүмүүс болохоор одоо амь насыг нь хөнөөсөн гэж одоо түүнийг автомат буугаар амиа хөнөөсөн гэж бичсэн байдаг. Та бүхэн яг одоо автомат буугаар амиа хөнөөж болох ч одоо энэ зэвсэг үүнд одоо нэг их зохимжгүй гэдэгтээ санал нийлэх байх л да. За ингээд тэрээр амиа хорлсон байна уу эсвэл түүнийг хорлсон байна уу ялгаагүй нэгэн тэр байхгүй болсон болохоор 9-р сарын 11 гэх өдөр одоо төрийн эрхнээс зайлуулагдсан байгаа юм тий. Гэхдээ энэ үйл явдалд одоо Тагнуулын төв газрын одоо гүйцэтгэсэн үүрэг бас бүрхэг хэврээ үлдсэн. Тагнуулын төв газар мэдээж түүнийг одоо шахан зайлуулсан хүмүүсийг илт дэмжиж байсан. Аландигийн одоо засаглалын үед түүнийг одоо эсрэг тэмцэж байсан хинч болоо хамаагүй те тэд шууд одоо бас тэмдэглэг үзүүлж байсан байгаа. За ингээд Аланда өгүүлж энэ зураг дээр байгаа энэ одоо төрийн эрхэнд гарсан Аугусто Пиночет те. За тэрээр төрийн эрхэнд гараад энэ ардчлал гэж үнэн тэнэг хэд байна те. Би ерөнхий командлагч юм чинь жил улсыг цэргийн дэглэмээр одоо удирднаа гэж өөрийгөө одоо хэлсэн байгаа. Гэхдээ цэргийн дэглэм гэдэг нь уяа хуунт гэдэг үгийг одоо би энд бичээд тайлбарлаад өгье те. Жишээлд хуунт тогтсон. Хуунт гэдэг нь одоо засгийн газрыг цэргийнхэн удирднаа гэсэн үг. Цэргийн дэглэм гэсэн үг л да нэгсэндээ. Тэгэхээр ингээд цэргийнхэн Чилийн төрийн эрхэнд гарсан. Гэтэл нэгсэн энэ нэрийг ардчлал дургүйг нь одоо тоогоогүй. Яага бүр баяртай байсан. Тэр Пиночет марксист үзэлтэй байгаагүй. Тэгээд чи энэ нь одоо Латин Америкт коммунизм дэлгэрхгүй гэсэн үг болохоор баяртай байсан. Түүгэрчвэл баруун Никсон Пиночетийн дэглэмийг амжилттай байлгахыг хүсэж өөрийн эрх мэдэлд байгаа бүх зүйлээрээ түүнд туслахыг ялангуяа эдийн засгийн талаар туслахыг амласан байгаа. За Никсон ч амласнаа билүүлж Америкийн нэгэн улс Пиночетийг дэмжиж эхэлсэн. Тэрээр түүнийг Америкийн нэгэн улсын найз нөхөр гэж үзэж байсан. Гэтэл Америкчдэр Чиленчдэр Аз дутахад өнөөх нь нөгөө түүхэнд хамгийн аимшигтай дарангуулагчдын нэг болж таарсан. За би энэ дарангуулагч гэд бичсэн тийм. Тэрээр хүмүүсийг мөрдөн мөшгөж аалж хядаж эхэлсэн. Хэрвээ хин нэг хүн ямар нэгэн байдлаар коммунизмын үнэч хамаагүй гарах юм бол мөн улс төрийн сөрөг хүчин болох гэж оролдох юм бол тэрээр тухайн хүнийг болон түүний гэр бүлийг барьж аваад эрүүдэн шүүдэг байсан. За энд би түүний жаахан хөгшөрсөн үеийн зургийг тавьсан байна. Ингээд заримдаа үнэхээр одоо төлөв байсан сайхан харагдаг хүмүүс ямар ч төрлийн хоромоо санаатай байдаг нь одоо гайхалтай сонир хэрэгтэй. За түүнд томхон шиг ивэр зураадаг тийм. Ингээд тэр маш олон хүнийг алсан байгаа юм тий. Бас маш олон хүн сургуу алга болсон. Алга болсон хүмүүсийн ихэнх нь түүнийг шүүмжилсэн эсвэл баг зэрэг одоо зүүнний үзэл баримталтай гэх хүмүүс байсан байгаа. Тэр барьж авсан хүмүүсээ хүүхэд эмэгтэйчүүд ялгалгүйгээр тамлан зовоодаг байсан. Ястал одоо жинхэнэ муу хүн байсан тий. Гэвч тэрээр Чилийн ерөнхийлөгчөөр бол 1990 он хүртэл 17 жил ажилласан байгаа. Түүгэрч тогтохгүй тий. Дараа нь армийн ерөнхийлөгч командлагчаар одоо эрх мэдлээ жинхэндээ 1998 он хүртэл хадгалсан байгаа. Цэргийн дэглэмтэй байгаа үед бол одоо ерөнхийлөгч бол нэг их чухал албан тушаал биш л дээ. Харин армийн командлагч бол хамгийн илүү чухал байгаа юм тий. Тиймээс тэрээр бараг 25 жилийн туршид Чилийн төрийн эрхэнд байсан дарангуулагч гэхдээ тэрээр чөлөө зах зээлийг эрхэмлдэг уламжлалт капиталист үзэлтэй нэг юм байсан. Үнэхээр түүний одоо талаар сайн зүйл хэлгээ гэвэл Пиночетийн дэглэмээр Чилийн эдийн засаг үнэхээр хөгжсөн. Чилийн эдийн засгийн түүх бол магадгүй энэ цаг үеийн хамгийн амжилттай эдийн засгийн түүхтэй. Ингээд одоо шийдийг та бүхэнд өөрсдөнд чинь үлдээ. Зарим хүмүүсийн үздэг бол Пиночет эдийн засгийг сайн ойлгодог байсан учраас ийм амжилт гарсан гэдэг. Учир нь тэр үн тогтоох энтер гэдэг Алендигийн хийж байсан тэр марксист одоо өөрчлөлтүүдийг хийгээгүй. Тэрээр харгас дарангуулагч байсан ч эдийн засаг сайжирсан шүү гэж одоо хүмүүс үздэг тий. Нөгөө хэсэг нь эдийн засаг сайн байсан үнэлдэ шалтгаан нь одоо харин дэлхийн одоо хамгийн томоохон эдийн засагтай улс болох Америкийн нэгэн улс андыга засгийн эрхэнд байгаа учраас одоо Чилийн эдийн засгийг сэргэн сайжруулах бүхэл оролцоогоор хангасан гэж үздэг. Ингээд та бүхний мэдээлд одоо хэний зөв хэний буруу болохыг бол үлдээ. Тагнуулын төв газар бол Никсон Киссинжер нарын оролцоо юу байсныг шийдвэрлэхэр үлдээе. Гэхдээ нэг л зүйлд би эргэлзэхгүй байгаа нь энэ бол манай дэлхийн түүхийн таагүй нэгэн хэсэг байсан гэдэгт юм шүү.